1072 шиг хувьцааг худалдаа авч ухаа тухай мэдээлэл тархаж урт цагааны гудамж имэйлтэй орчимд иргэдийг цуглуулад байсан. За ийм үйл явдал өрнөж эхэлмэгц улсын хурлын 40 гаруй гишүүн гарын үсгээ зурсан 5-7 нүүрсний ордыг ашиглах тухай улсын хурлын тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Үүнд засгийн газрын 181-р тогтоолыг хүчингү болгож иргэдэд олгосон 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эрхтэй болгож саналын эрхтэй болгох тухай тусгаад байгаа. Харин үүнийг зарим их сурвалжууд 5-7 төслийг хүчтөрөн батлуулах гэж иргэдийг ашигласан үйлдэл гэж хардаж эхлээд байсан юм а. Эрдэнэс 5-7 хувьцаат компани 1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг санал эрхгүй байхаар шийдвэрлсэн байдаг юм а. Үүнийг санал эрхтэй болгож эдийн засгийн хэрэглэлд оруулах тухай тусгасан. Энэ бол иргэдийг гадаа хонуулж худалд сургалт тараас үйлдэлтэй холбоотой байхыг зарим улс төрчид үгүйсэхгүй байсан юм а. Харин тогтоолын төслийг санаачлагч гишүүн Эрдэнэ чимэг санал эрхгүй хувьцааг иргэдэд хуваарлах нь эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэж харсан гэж тайлбарласан юм а. Одоо ард иргэдийг төлөөсөн байгууллагаараа дамжин 5 толгоон энэ том орд газрыг эргэлтэнд оруулахад гарч байгаа шийдвэр бүр дээр саналын эрхтэйгээр оролцох эрх маань нэгднэ гэсэн үг. Хэрвээ энэхүү тогтоолын төсөл батлагдчихвал Эрдэнэс 5-7 хувьцаат компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэд мөн аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалах боломжтой гэж үзэж байгаа юм а. Гишүүн Эрдэнэ чимэг хувьцааг эдийн засгийн хэрэглэлд оруулна гэдэг худалдаа авах тухай ойлголт биш гэдгийг онцолсон. Бидний гар дээр яг ингээд цаасаар олгогдсон хувьцаа байхгүй шүү дээ. Бид бол иргэсрийнхаа дугаарыг овог нэртэйгээ онлайн оруулж иж онлайнд бүртгэлтэй байгаа өөрийнхөө 1072 ширхэг хувьцааг баталгаажуулан харах боломжтой байгаа. Тэгэхээр хэн нэгэн хүнд худалдаалахын тулд бид өөрийн нэр регистрийн дугаарыг тухайн хүнд шилжүүлэх ёстой шүү дээ. Тэгвэл хуулиар энэ нэрх нь бол хаалттай байж байгаа. Тэгэхээр нэг ч иргэн 1072 ширхэг хувьцаагаа хоорондоо шилжүүлэх, хоорондоо зарж авч өгөлцөх ямар ч боломж байхгүй. Ямар ч гэсэн хувьцааг худалдаа авах асуудал хэрэгжих боломжгүй элдв сургалт автахгүй байхыг иргэдэд хандан сануулсаар байна.